Дараагийн мэдээлэл өнгөрсөн бие гарагт Бүх найрамдах Солонгос улсын эмнэлгүүдийн эмч нар Монгол үйлчлүүлэгчдэд зориулан үн төлбөргүй зөвлөгөө өгч үйлчиллээ. Энэ удаагийн эрүүл мэндийн зөвлөмжийн өдөрлөгт Чунган их сургуулийн эмнэлэг, Нануурын эмнэлэг, Инчон Сомуу эмнэлэг, Интернэшнл Инчон эмнэлгүүдийн эмч нар оролцлоо. Вобс Монголын эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллага нь Монгол Солонгосын эмч нарын хамтарсан эрүүл мэндийн зөвлөгөөг нийт 100 гаруй хүмүүст амжилттай өгч ажиллалаа. Энэхүү зөвлөгөөнд Солонгос улсын тэргүүлэх эмнэлгийн эмч профессорууд ажилласан бөгөөд үүнд чих, хамар хоолой, нуруу нугас, зүрх хавдрын чиглэлээр эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажилласан байна. 이번에 몽골에서 Монголд бол нуруу нугас үе мөчний өвчтөн нэлээд их юм шиг байна. Тэгээд цаашдаа олон удаа ирээд Солонгосын энэ эрүүл мэндийн дэвшилтэд технологи болон эмчлэх аргыг одоо нэвтрүүлээд олон өвчтөнд тус болно гэж бодож байгаа. Баярлалаа. 자주 방문해서 좋은 Монголд зүрх судасны өвчтөж түүнийг мэдэж чадаагүй, оншилж чадаагүй хүмүүс их байдаг юм байна. Миний зүгээс энэ хүмүүст туслах зорилгоор тус өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. 얘기를 나눴는데 작년 12월에 제가 의료 상담하고 Миний хувьд 12 дугаар сард Монголд төлөөлөгчийн газраа байгуулсан. Харин өнөөдөр 4 тасгийн 4 эмчтэйг ирээд үзлэг зохион байгуулж байна. Өнөөдөр бид ойролцоогоор 100 орчим хүнд үзлэг хийж байна. 치료를 보기로 했습니다. Мөн тухайн өдөр зүрх судас цус эмэгтэйчүүдийн хавдар хамар хоолой, үе мөч болон түүнтэй холбоотой эмгэгүүдийг нарийн судлах зөвлөгөөг өгч ажиллажээ. Энэхүү арга хэмжээг Монгол талаас GMK эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага, Бүгд найрамдах Солонгос улсын Wobs Media Hub-тай хамтран зохион байгуулснараа онцлог боллоо. 뭐라고 얘기해?